Амрыг ирээ сонсогчдоо сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмт хэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насанд хүрээгүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За манаас өвөг мэдээж Монголд олсон хүн амны хэрэг хүчирхийллийн хэрэг гэх мэт нилээдгүй хүн сэдвүүдийг ярьдаг учраас ийм зүйлд эмзэгэлдэг ялангуяа насанд хүрээгүй болон ар гэртэн эсвэл хамаатан садан ойр тойрны таних мэддэг хүнд нь ямар нэгэн байдлаар золгүй явдал тохиолдож исэн бол битгий сонсоорой гэж хэлмээр байна. Ингээд өнөөдөр ярих хэрэг бол хөдөө орон нутагт болсон төрсөн ээж нь төрсөн охинтойгоо маргалдаад санаандгүй байдлаар амийг нь хөнөөсөн хэрэг байгаа. Тэгээд яг хамгийн сүүлд нь яг санаандгүй байсан уу, яг яагаад ийм харамсалтай хэрэг болсныг гэрч болон шүүгдэгчийн мэдүүлгээс сонсох болно. Эхэлцгээе. Одооноос эхлээд шүүгдэгчийг Ая, хохирогчийг Цэндэ гэд нэрлээд явна. Яллах дүгнэлтэд бичснээр бол Ая төрсөн охин Цэндэтэй арх уулаа хүүхдүүдэд асарсангүй гэх шалтгаанаар маргалдаж, хамрын тус газар нь модоор цохиж, хамар ясны ил бицэрсэн хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатаа учруулсны улмаас амьсгалын замд нь цусрахаг агуулмж орж бөглөрөн амьсгалын зочмог дутагдалд оруулж хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ гэж бичсэн байна. Дээрх хэрэг нь 2017 онд болсон Цэндэ нэгтлэн мэргэжилтэй тухайн орон нутагтаа ажилладаг байсан 10 гаруй жил архи ууж байгаа. Ер нь бол сүүлийн 2-3 жил бөө лам гадаад улсад хүртэл архины эмчилгээ Монголд жалгаагүй архины эмчилгээнд явуулсан боловч архи уухаа огт болоогүй. Тэгээ нөхөр нь хүртэл хэлэхээр үгийг нь авдаггүй. Үүнээс олж нөхөр нь хүртэл нэлээд ууралдаг байсан. 2017 оны 2 дугаар сарын 12-ноос 13-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод Цэндэгийн нөхөр эмнэлэгт хэвтэх гэж байсан болохоор нөхрийгөө эмнэлэгт хэвтүүлэх гээд хотод ирээд эмнэлгийн цаг очр энтрол угаасаа нэлээд асуудалтай гэдгийг манайхан сайн мэдж байгаа ах. Нөхөр нь ол эмнэлгийн картаа нээлгчээд Цэндэ рүү залгаад өвчтний түүхээ авах гэтэл ерөөсөө утсаа авахгүй. Тэгэхээр нөхөр нь олвол эмнэлгээсээ гараад хотод байрлаж байгаа газар нь очиход олвол Цэндэ орон дээрээ тасарсан хэвтэж байсан байна. Маргааш нь Цэндэ ол орон нутгийн унаанд суугаад гэрлүүгээ явсан. Ер нь л арх уухаараа хэд хоногоорч хамаагүй гэрээсээ гараад алга болчдөг. Үүнд нь Цэндэгийн ээж Ая болон аав нь маш их санаа зовдөг. Хүүхэд нь ээжээсээ яагаад ингэж арх уугаад байна гэхээр би өвдөд байд юм аа, цаанаасаа болохгүй юм нь оролдоод хөтлөгдөөд явчт юм аа гэж хүртэл хэлж байсан юм байна. Цэндэ Улаанбаатар хотын харьяат ч гэсэн архитаар суугаад байдаг болохоор нөхөр нь хөдөө хол ажилдаг учраас аав ээжтэйгээ ойр байснын дээр гээд орон нутагт нь байлгадаг байж л тэ. Тэгээ Цэндэ хотоос ирээд 2 дугаар сарын 18-ны өдөр 13 цаг өнгөрөөгөөд ажлынхаа нэг хүнийг гэрээс нь аваад нэрвэн нэгтлэн ажилчид зэрэг бүгдээрээ нийлээд байгууллагынхаа эрэгтэй ажилчдтайгаа хоолнд бараг 1 цаг гаруй орсон. Тэгээ тухайн үед бол архи согтруулах хундааны зүйл огт хэрэглээгүй тарцгаас юм байна. Тэгээ бүгд ажлаа хуваарлж аваад маргааш нь уулзахаар тохиролцоод таарсан. Тэгээ маргааш нь буюу 2 дугаар сарын 19-ний өдрийн ажлынханд хүн Цэндэг ажилдаа ирээгүй байхаар нь уцаар яриад тэгээ уцаараа даатаа цацаа тайлангаа хийж гинэ. Өнөөдөр сүүлийн хугацаа учраас гэрээсээ юмаа хийж гин бас давхар хүний юм хийж байгаа гэж ажлынхаа хүндээ хэлсэн байна. Оройхон Цэндэгээс түлхүүр авах гээд ажлын хүн нь очиход бол архи согтруулах хундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Тэгээд яг тэр өдөр буюу 2 дугаар сарын 19-ний өдөр буюу үдээс хойш 3-4 цагийн үед гэрийнхээ ойролцоо байдаг дэлгүүр ороод 29 мянган төгрөгөнд архи тараг, бөндөг, бичээн зэрэг зүйл зээлээр авсан. Тэгээ орой гэртээ хараад мөнгөний шилжүүлнэ гэж худалдагчид хэлсэн байгаа юм. Тэгээ дэлгүүрт орж ирэхдээ бас ерөөсөө архи согтруулах хундааны зүйл хэрэглээгүй байсан. Ганцаараа орж ирсэн. Ээж нь бол охиноо архинаас гарах гээд бүхэл эмчилгээг хийлгэж исэн. Цэндэ хавар болохоор хаврын синдром гэдэг шиг гадуур тэнээ авчдаг. Тэгээ хэрэг гарсан өдөр буюу 2 дугаар сарын 19-ний өглөөний 11 цаг өнгөрөөгөөд Цэндэ ээжийнхээ гар утас руу залгаад би компьютер аваад гэртээ ирж байна. Өнөөдөр гэртээ сууж ажиллаа хийн гэхээр нь ээж нь ажил дээрээ хийж болдгүй мүү гэхэд ажил дээр олон хүмүүс шуугаад тайлангийн юм зөрөөд байна, төвлөрөхгүй байна гэсэн утгатай зүйл яриад уцаа салгасан байгаа юм. Охинтойгоо уцаар ярьснаас хойш 3 цагийн дараа буюу 2 цагийн үед охинтойгоо ойр зүрийн юм ярьчаад тэгээд Аягийн нөхөр нь колонкоос бензин аваад 4 цагийн үед гэртээ ирэхээр нь Ая ямар их уддсан бэ гэхэд бол нөхөр нь колонк дээр нилээх ойжтой байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ нилээн байж агаад орой 5 цагийн үед охинлуугаа залхахад уцаа авахгүй ахаар нь Ая дотроо нэрээ уцаараа даатаа цацаад ажиллаа хийж байгаа юм баха гэж бодсон. Тэгээд удалгүй гадаа гарахад бол нөхөр нь хашааны хогоо цэвэрлжсэн.
бас гадаа нар нилээн шингэцэн гээгээ тасраагүй байсан. Аяа олвол тэгээд охин цэндээдээ нилээн санаан зовоод хүүхдээ сургуулаас нь авсан аваагүйг нь мдээгүй учраас нэг л сэжиг төрөөд санаан зовоод дахиад арх энтер ууцсан байх үе гэж бодоод шалгамаар санагдаад гадаач дулаахан байсан болохоор охиныхоо гэрлүү алхсан. Ингээд Аяа гэрт нь дүнгэж орж ирэхэд цэндээ байшингийн үүдний довжооны дотор толгой нь хойшоо хараад хөндлөнгөөр хөвтөж байсан. Тухайн үед гэрт цэндээгийн хүүхэд сургуулаасаа дүнгэж ирсэн эмээтэй хандан "Эмээ та хардаа ээжийн байж байгааг би айгүй баяртай ирсэн" гэж хэлсэн. Тэгээ Аяа цэндээгийн дээгүүр давж гэрлүү нь ороод цэндээг татаж өндөлгөөд гэрийн урд талд байх модон орыг түгшүүлээд суулгасан. Тэгээд хүний ээж л болсон хойно загнаад ирүүний шүүл уулгаж явахдаа гал түлээд хоол бэлдээд аяг шанаг угааж яхад цэндээ Аяагийн яг ард талд динжигнээд юм хум түшээд ор угаалдуураас татаж босоод баруун гараараа хаалганы хажуу ирэмгийг түшээд зүүн гараараа угаалдуур бариад би энэ Аяараа буюу зүүн хойшоогоо харсан байдалтай ээжтэй хандан "Би зүгээр л ээжтэй би ямар арх уус юм уу" гэж хэлсэн. Аяа ингэж хэлэхэд нь бол уурлаад ингээд ажил төрлөө алдаад хүний ажил алаад гэх мэт үг хэлээд бохимдаад гал түлхээр барьж байсан модороо мөр хэсэг рүү зохих гэж байхад цэндээ согтууд дэмжигнэж байгаад толгоондоо Аяагийн барьж байсан модонд оногдсон. Шүүгтэгч гэх Аяа мэдүүлэхдээ сайндаа л 2-3 удаа зогсон байх учиргүй их балбаж нүдээгүй. Тухайн үед толгооноос нь учиргүй их цус гараагүй гэж хэлсэн байсан. Аяа тэгээд нэг ч юм бодохгүй үргэлжлүүлээд цаашаа хараад гал тоогоотойгоо ноцолдоод байж байхад арт талд нь учиргүй их чимээ дуу гараад тас няс хийх чимээ гараад аргашаа артал цэндээ байхгүй болсон гадагшаага үүд рүү унтсан байсан. Тэгээ чухам яг яаж унсан талаараа болвол мэдэхгүй байгаа юм байна. Ингээд сандраад үхэгчин дутаа юу гээд цэн дээр үе яваад очиход болвол үүд хэсэг тэгтэж байсан. Тэгээд ээж нь болвол сандраад хүүе гээд татаж үзэхэд ямар ч босох ухаангүй болсон. Тэгэхээр нь таамар хэсэг рүү цааш нь чангаагаад хүүхдийн ундаг дугуйны хажуу талд налуулж суулгахад амьсгаатай. Гэхдээ толгооноос нь учиргүй их цус гоожоод битүү улаан болсон байсан. Тэгээ Аяа тухайн үед гар арчдаг хуучин бодолкийг нь аваад толгооноос нь гарч байсан цусыг нь дарсан. Мөн сэргээхгээ толгоон дээр нь 2 шанаг ус хасгасан. Тухайн үед болвол цэндээ амьсгалж байсан. Аяа буцаад гэртээ орж хоолоо аваад коридор тавиад тэр хаваар нэг хэсэг эргэлдсэн. Яг хэдийн хугацаа өнгөрсөн талаар бол хэлж мэдгүй. Тэгээ гадаа оройн жавар ороод нилээн хүүтэн болцсон. Тэгээ цэндээрээ ус хасгасан байсан болохоор даарчин гэж бодоод янз бүрээр чирж гултчаад арай гэж гэрлөө оруулаад жаахан цааш нь татаад тэгш газар хэвтүүлсэн. Яг тэр үдэн цэндээ нэг сонио амьсгалаач байгаа юм шиг өгөөч юм шиг байхаар нь цээжин дээр нь массаж хийж үзсэн. Тэгэхэд бол ямар нэгэн хариу үйлдэл байхгүй. Ингээд Аяа нөхрлүүгээ залгаж дуудсан. Тэгээ хоёр гэр нь бол хоорондоо тийм ч хол биш учраас нөхөр нь бол тун удалгүй орж ирсэн. Тэгээ орж ирэхэд нь бол цэндээ ийм хачин болчлоо. Чи яаралтай эмч дуудаад эргээд явуулсан байгаа юм. Дуудлага өгөөд түргэн тусламж ирэхэд бол гэртээ шалан дээр дээш хараад хөвсөн байдалтай нүдэн анаастай эмэгтэй хүн байсан. Ерөнхийдөө согтуу хүн байна. Эмнэлэг рүү авчирч хяналттай хануулъя гэсэн бодолтой айл руу болвол эмч орсон байгаа юм. Тэгээ гадна ерөнхий байдлыг харахад бол нүд ам нь хөхөрсөн, хүнд задуулсан шимж тэмдэг байхаар нь ээжээс нь энэ талаар тодруулж асуухад хүн амьтантай арх уудгүй ганцаараа уудаг гэсэн. Тэгээд эмч олвол шууд үзлээ эхэлсэн ба эхлээд овог нэрийг нь асуугаад мөрнөөс нь гараараа сэгсрэхэд ямар нэгэн хариу үйлдэл өгөөгүй. Тэгээд гүрээний суцыг нь тэмцэрч үзсэн, чагнасан, даралтыг нь үзсэн, зүрхний пульсийг нь үзсэн, хүүхэн харааг нь шалгасан. Ингээд тухайн хүн аль хэдийн нас барсан байсан. Цогцсны гар хүл нь хүйтэн байсан, амь хөргөчийн гар нь ямар учраас хөхөрсөн талаар ээжээс нь асуухад ээж нь би босоорой гээд 2 гар руу нүшгэлсэн. Тэгээд сэргэг гээ дээрээс нь ус хасгасан гэсэн. Тэгээд ээжээс нь эмч та юу н хэр удаа хажууд нь байсан бэ? Хизээ ирсэн талаар асуухад ээж нь уцаа авахгүй болохоор нь гэрт нь ирсэн гэж байсан. Тэгээд үзлээ дуусгаад шууд цагтаараа дуудлага мэдээл өгсөн байна. Ингээд Тус аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч баруун зүүн чамархайн булчин, хуухны дотор гадаргуу, гавлын шар хайлсны цус хуралт, хамар ясны ил бяцарсан хугарал, дух зүүн чамархайн хуйх, зүүн хөмсөг, хамар чарах, дух, баруун шанаа, баруун завх, баруун хацар, баруун чихний омог, зүүн чих, зүүн шанаа, хамрын үзүүр, дух, дээд доод уруул, эрүү, баруун мөр, баруун тохой, баруун шуу, баруун 2 дугаар хуруу, баруун зүүн шагаа, зүүн сарвуу, зүүн 4 дугаар хуруу, зүүн шуу, зүүн тохой, буглаг, хүзүүн, нуруу, зүүн мөр, зүүн тавхай зулгаралт, дух, баруун зүүн, дээд зовх,
хамар эрүү, баруун мөрг, баруун буугалга, зүүн шуу, баруун сарвуу, тохойн хонхор, хевлий, баруун өвдөг, баруун шилб, зүүн тавхай, баруун зүүн шагаа, зүүн өвдөг, зүүн шилб, гуй, буугалга, шуу, зүүн сарвуу, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-ийн нэгт зааснаар эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохой зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь хохирогч зүрхний булчингийн томрох хэлбэрийн эмгэгшил өвчтөй байсан. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл амь хохирогчийн цуснд 1.8 промил, цөсөнд нь 4.8 промил, ходоодны шингэнд 4.9 промил илэрсэн байна. Нас барах үедээ дунд зэргийн согтолтой байсан. Хамар ясны ил бяцарсан хугарал гэмтлийн улмаас амьсгалын замд цусрахаг агуулмж орсны улмаас амьсгалын цочмот дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлтүүд гарсан болвол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц судлалын дүгнэлтээр шүүгдэгч сэтгцийн ямар нэгэн өвчнгүй хэрэг хариуцах чадвартай, болсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, гэмтрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан, гэмтрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочронд авчдаж, сэтгцийн хэвийн байдал алдагдсан гэх шинж тэмдэг илрээгүй, одоо ч гэсэн хэрэг хариуцах чадвартай, сэтгцийн ямар нэгэн өвчнгүй байна гэх дүгнэлтүүд гарсан. Харин иргэдийн төлөөлөгчөөс гэмтрэг гарахад шүүгдэгч хохирогч нарын хууль эрх зүйн мэдлэг тутмаг байдал, нийгэм тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлсон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг өгүүлдэхдээ өөрийн үйлдэлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж, зориуд хохирол хор уршигт хүргэж, үйлдсэн нь гин буруугийн санаатай хэлбэртэй гэмтэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгч нь амь хохирогчийн хамран тус газар нь модоор зохиж, хамар ясны ил бяцарсан хугарал гэмтэл учруулсны улмаас амьсгалын замын цусрахаг агуулмж орж амьсгалын цочмог дутагдалд оруулж, алсан болох нь дээр дурдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гин буруутай байна гэх дүгнэлт үндслэлтэй байна гэж үзсэн бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгд гаргасан хүсэлтэндээ ямар нэгэн гомдолгүй эмээ надаас уучлалт гуйсан учраас би эмээгээс нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байна. Ингээд эцэст нь шүүхээс шүүгдэгч нь анх удаа гэмтрэг үйлдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлт, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6-гийн 7-р зүйлийн 1-р хэсгийн 1-ийн 4-т зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 12 жил эсвэл 15 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмтрэг үйлдсэн хүн тухайн гэмтргийн улмаас учруулсан хохирлоо нүхэн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний 3.2-оос хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний 3.2-оос багагүй ял оногдуулах заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 1-р хэсэг зааснаар шүүгдэгчид 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5-ын 6-р зүйлийн 4-р хэсэг зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5-ын 1-р зүйлийн 1-р хэсэг заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үүссэн байна. За өнөөдрийн хэрэг болвол ямар ч гэсэн ингэж дуслаа. Тэгээ би ярьж байгаа хэрэгтэй ер нь болвол шүүгдэгчийн буруу гэсэн ч юм уу те эсвэл бол амь хохирогчийн буруу гэдэг ч юм уу аль нэгнийхэн талд ерөөсөө орохыг хүсэхгүй байна. Тэгээ ямар нэгэн өөрийнхөө бодлоор ч юм уу дүгнэлт хийхийг ерөөсөө огт хүсдэггүй. Тэгээ тийм учраас та бүхэн маань бас юу гэж бодож ийн санал сэтгэлдээ бичээрэй. Тэгээ өнөөдрийн хэрэг бол бас нэлээд харамсалтай хэрэг байна. Тэгээ төрсөн охиноо санаандгүй байдлаар гэх юм уу те амийг нь хөнөөж өсөн. Тэгээд төрсөн охин нь одоо ингээд өнгөрчлөө. Өөрөө бас ингээд 5 жил 6 сарын хугацаатай нээлттэй хорих байгууллагад ялаа эдлэх нь байна. Тэгээд үнэхээр харамсалтай хэрэг байна. Тэгээд дуусан сонссон та бүхэндээ баярлалаа. Тэгээд сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.